Энэ 34% нь бол төрдөө үлдээгээд 33% нь бол Монголын хөрөнгийн биржээрээ дотоодын аж ахуйн нэгжүүдтэй одоо хөрөнгийн биржээл ажилд оруулна гэсэн үг шүү дээ. Хөрөнгийн бирж одоо байгаа боломжиндоо бол маш гайгүй ажиллаж байгаа юм л шүү дээ. За тэгээ 33% нь бол одоо Монголын ард түмэндээ ялангуяа тэр 1072 хувьцаагаа нэмж одоо нэг дөрвтойхон одоо ногдлоос өгчхөр ингэж өгөх хэрэгтэй. Тэгээ одоогийн хуулиар бол 34% нь бол төрдөө байгаад ингээд 33% нь ард түмэндээ байгаад ингээд тэгээд одоодын аж ахуйн нэгжүүдтэй чөлөөтэй Монголын хөрөнгийн бирж маш сайн ажиллаулаад ингээд явах боломжийг одоо та бүхэн маань энд яг одоо хариуцсан албаны хүмүүс нь байна. Энийг одоо Ямцэгт сайд тэргүүтээ одоо цэнгэл дарга бусад бүх хүмүүс маш олон жил ярьж байгаа шүү дээ. Одоо бид нар ярихгүйгээр одоо бас хизээ ярих вэ гэж бодож байна. Одоо яг өнөөдөр цаг нь ирсэн ирээгүй бол бас сайн мэдэхгүй. Гэхдээ энэ ч ашиггүй ажиллаад байгаа үйлдвэрийг яах юм? Ашиггүй ажиллаад байгаа үйлдвэрийн захирал хийх чинь хэцүү шүү дээ. Тэгэл байнга одоо ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрээ захирлгээд алдагдaltaй гээл ингээл хүн харсан ч гэсэн нэг цэнгэл дарга бол одоо тийм олон байгууллага хариуцсан явж байгаа. За дээрэс нь бас 51%-аас дээш хувьцаа эзэмшихгүйгээр одоо хүн орж ирэхгүй шүү дээ. Тийм ээ. Банк л биш бол 30%, 5%, 10%-тай бол тэр компанид ямар ч нөлөө байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энийгээ бол одоо нэг хөдөлгөж байгаа юм бол одоо нээлттэй 34%-аас одоо 51% ингэж бас хөдөлгөж энэ компаниудаа идэвхжүүлсэн дээр хаа гэсэн ийм саналуудыг хэлье. Тэгээд Эрдэнэс 5-7 байна тий. Монгол улсаа тэжээгээд лээдэг. Монгол улсаа одоо валютын нөөцийг үрдүүлээд лээдэг. Муу нэртэй. Тэгэхээр энэ бол ирээдүйн бол ерөөсөө л ингэж олон хяналттай болох л хэрэгтэй. Олон талаас нь хяналттай байвал энэ компани ч нь бол хэн ч халдаж чадахгүй. За баярлалаа.